Нүүрстэй хамт гарч ирсэн чулууг Багнуур компанийн огт ангилан ялгалт хийдэггүй. Тэгсэн байгалийн чулуу гарч ирсэн нь миний буруу болж хувирсан. Нунтаг нүүрсийг шигшиж иргэдэд нь өгсөн. Уурхайгаас ирэх замдаа грам нүүрс унсан. Хөлдөө нүүрс жиндээ хүрдэггүй. Замдаа хулгайд алдсан. Нойтон нүүрс ууршаад жин нь хөнгөрсөнд мөнгөн туяа буруутай гэж шүүгч нар үзсэн. Идэхгүй, уухгүй, ямар ч хувцас худалдаж авахгүй, агаар дээр жингүүдж явлаа гэж бодоход би 70 жилийн хугацаанд төлж дуусах мөнгө. 2 жил ажиллах эрхийг хасчихсан. Шуудхан хэлэхэд намайг чи өөх гэсэн шийдвэр гаргасан шүү дээ. Би хариуцлага хүлээх хуулийн этгээд биш шүү дээ. Үнэхээр нүүрсний хог наранд хатсан жин чулуунаас болж Багнуур компани хохирлоо гэж байгаа бол гэрээ байгуулсан компани хариуцлага хүлээх ёстой. Гэтэл компанид хохирох ёстой зүйлд яагаад жирийн ажилт нь хариуцлага хүлээх ёстой юм бэ? Яагаад хувь хүнээс энэ мөнгийг нэхэд байгааг шат шатны хуулийн байгууллагаас асуугаад хариуг олохгүй байна. Өглөөний сонин. Ардчилсан намынхын дэндүү залуу ардчиллаа даанч амархан сүрүүлж байна. Анх ардчилсан хувьсгалд толгойлон оролцож явсан Монголын ардчилсан холбооны өнөөгийн дарга Улсын хурлын гишүүн Баттулга салбар зөвлөлийн удирдлагуудаа 25 жилийн хугацаанд сэргэн мандах, хөл дээрээ зогсох боломжоо монголчууд бид ашиглаж чадалгүй өөр хоорондоо тохиролцсноор үгүйсгэн улмаар төрийн бодлого ахин гаднаас чиглүүлэгдэх. Монгол эх орончдыг хилсдүүлэн дарамтлах гэж оролдох. Улс төрийн гол намуудын дотоод хагарлыг өдөөх зэрэг зүй бүс зөрчил эрчимчлээ гэж ирээд л мэдэгдэл буухайлан хургуулж ардчилсан хувьсгалын ог тэмдэглэхгүй шүү хэмээн анхааруулсан. Тэгтээ мөн л ардчлал сүрч үгүй болох нь ардчилсан намынхан маань яандаа гэсэн агуулгатай байсан. Гэтэл үүний араас ардчилсан намынхан үзэл бодлоосоо урууж үзэл санаагаа өөрчилжээ гэдгийг Улсын хурлын гишүүн Амар Жаргал ил захидлаар олон нийтэд хүргэлээ. Тэрбээр ардчилсан намыг өнгөрсөн 15 жилийн хугацаанд ямар байдлаас хаашаа явж буйг тодорхойлохдоо хинээс ч айж эмээж хулчижсангүй. Саяхан нэр хүнд бүхий байгууллагын хийсэн судалгаагаар дотоод ардчлал нь 0 заасан намаар ардчилсан нам тодорчээ. Намын нэрийн өмнөөс дарга нарын яриад байгаа зүйлд жирийн гишүүд дэмжигчд нөлөөлөх санал шүүмжлээ илэрхийлэх боломж алга. Бид өөр буруу замаар явчихлаа. Тийм учраас миний бие энэ өдөр олон нийт ардчилсан намын гишүүд дэмжигчдтэйгээ санал бодлоо хуваалцах, мөн гарц шийдэл хайх ёстой гэж үзэн байр сууриа ийхүү бичиж байна. Ардчилсан намын дээд шатанд чухам юу болж байгааг ганц л үгээр хариулж болно. Шуудад хийсэн үхрийн эвэр адил байгаа. Ер нь улс төрийн намууд нийгмийнхээ хөгжлөөс хоцрогдож, нийгмийн хойш татагч болж хувирлаа. Иргэдийн дийлэнх нь намуудыг харааж зөхөж байна. Намын загвар хуучирч хатуу гишүүнчлэлгүй. Гишүүнгүй нам байгуулах. Намуудыг татан буулгах тухайч нийтээр ярьдаг боллоо. Тэрж байтугай намууд маань хүчний байгууллагыг улс төрийн зорилгодоо ашиглах. Үндсэн хуулийн цэц шүүх прокуророор улс төрийн шинжтэй шийдвэр гаргуулах замаар Монгол төрийн институтуудыг улс төржүүлж, иргэдийн итгэлийг хөсөрдүүлж, талцуулж байгаа нь туйлын харамсалтай. Мэдлэг боловсралтай залуусаа тордож хөгжиж дэмжих боломжийг тас хааж ардчилсан нам хэдхэн хүний компанид л вакуумд орлоо. Намынхаа хаалга цонхыг таг хаасан энэ байдал нь дарга дагаж намын нэрнүүрээр Монгол төрийн эрх мэдэлд хүрэх гэсэн увайгүй зориг бүхлүүтэн нэг үеийг бий болгочоод байна. Хатуухан хэлбэл ардчилсан намынхан айтайхнаар амь тавьж байгаа бололтой. Үүнийг нь энэхүү ардчилсан хувьсгалын анхар шатнаас нь хамтдаа зүтгэж ирсэн цөөн тооны эрхмэл хэлж сануулж байгаагаас бусд нь үйл тоон өөрсдийн эрх ашгийг л дээдэлж авна. Улс төрийн энэ залуухан нам хичнээн богинохон настай юм бдэ гэж харуулсахад хүргэж байна. Ардчилсан намгийнх улс төрийн нам мөхөж бөгн баг багаар хүн бүр хэлж сануулах болжээ. Дэлхийн тавилгын ертөнцийн хөгжилтэй цаг алдалгүй зэрэгцэн алхаж дэлхийг хүлээн зөвшөөрөгдсөн брэнд тавилгуудыг хамгийн боломжийн үнээр худалдан авах боломжийг шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр танд олгож байна.
Дэлхийн тавилгын ертөнцийн хөгжилтэй цаг алдалгүй зэрэгцэн алхаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд тавилгуудыг хамгийн боломжийн үнээр худалдан авах боломжийг олгодог шин сонголт брэнд тавилгын их дэлгүүр шинэ жилийн баярт зориулан хамгийн сайн чанартай тавилгуудыг хамгийн хямд үнээр худалдан авах боломжийг санал болгож байна. Тодорхойлбол байгаль орчин хүний бид ямар ч сөрөг нөлөөгүй эко материалуудаар бүтдэг, энгийн DCP хавтантай харьцуулшгүй, цэвэрхэн загвар хийцтэй, зэвэрдгүй ган нугас, хамгийн дээд зэргийн үхрийн шир, хамгийн аюулгүй шилэн давцантай гэх мэт маш олон давуу талуудтай Европын хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэдэг дэлхийн шилдэг дизайнеруудын бүтээлийг 10-аас 80% хямдруулж үйлчлүүлэгч хэрэглэгчтэй онцгой боломжийг олгож байна. Эрхэм үйлчлүүлэгч та 2016 оноос шин тавилгатай ухтгаар төлөвлөж байгаа бол шин сонголт брэнд тавилгын их дэлгүүрээр заавал зочлон боломжийг алдалгүй зөв сонголт хийгээрэй. Ингээд хаягийг дуулгын бүхийн өргөөний баруун талд шин сонголт брэнд тавилгын их дэлгүүр Мишель Экспо төвийн дэргэд Дархан хот, Дийдийн өргөтгөлийн 2 дугаар давхарт, Эрдэнэт хот, Дөрвөн ул худалдааны төвийн 3 дугаар давхарт тус байрлаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 46 30 83 88 85 45 45 дугааруудаас аваарай. Өдрөг амьдарцгаая.